Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хотод шашны зан үйлээс улбаатай 2 чудагийн гал гарсан байдаг. За үүний нэг нь яг одоо миний зогсож байгаа Их Тэнгэрийн ам болон Бага Тэнгэрийн амны голд байрлах Бөө нарын шашны зан үйлээ хийдэг энэ цэг байгаа юм. Ер нь богдууланд гарч байгаа нийт төмрийн голонд нь гэвэл ерөөсөө шашны асуудал. Богдууланд чинь Бөө нар очиж бөглж юм. Одоо лам нар очиж их бас бүгэл яах юм, ном унших юм. Тэг хүмүүс маань гал түлчээд одоо нөгөө шашныхаа зан үйлийг хийгээд гал түлчээд тэрийг утаа уугаад ирэхээр нь заа болчлоо. Гэтэл эн чин цаашаа салхихаар оч үсрээд тэгээд бусад газар руугаа хаалтдаг. Богны ам дээр гарсан болохоор тэн дээр хүн явж байгаад бас зул өргөд тэгээд зулаа унтраал буюу явсны улмаас тэнд нөгөө зул нь салхинд унаад тэгээд тэндээс болоод тэр бүхий аваа буюу баячгаа ууны тэнд богны ам дээр төмөр гарсан. 3 дугаар сарын дунд үеэс 6 дугаар сарын дунд үе хүртэлх хугацаа бол хуурайшилтын үе буюу гал гарах магадлал өндөртэй байгалийн цаг хугацаа. Тиймээс иргэд та бид богд ууланд гарахдаа бас байгальд аялд зугаалахдаа тамхины ишээ заавал унтрааж гал хэрвээ асаасан бол унтрахыг нь дуустал хүлээх шаардлагатай.